Сайн байцгаана уу? Налагчуудаа хайрдаг мэдчилгээ үргэлж маань үргэлжилж байна. Бид энэ удаагийнхаа дугаараар эрхэм дархан бэрийн алдар ховъяг магтан дуулах гэж байна. Бүсгүй заяаныхаа дээдийн шагнал болох дархан бэрийн алдар ховъягаар Ингри мелосын эрхэм хайртай найз Базар хандаа баяр хүргэж найз туяагаас нэлгээсэн их гоё мэдчилгээг бүгдээрээ хамтдаа уламжилцгаая. Оо сайн байна уу та? Яг таарлаа. Мэдчилгээ үргэлж маань үргэлжилж байна. Бид ээлжид гинтийн бэлгийн уламжлал харьяах одоо Базар ханд бүсгүйтэйгээ уулзаад байна. Юу түрүү тэгчтэй энэ өдрийн мэд хүргэе. Сайхан урчж байна уу? Сайхан урчж байна. Өстой сайхан урлаа. Тэгэлгүй яах вэ? Тэгэхээр миний ч өнөөдөр бол 4 сарын 10-ны өдөр. Таны хувьд төрсөн өдөр аль эсвэл тэмдэглэл баярын өдөр аль нь ч биш. Гэхдээ би тантай дөнгөж өчигдөрхөн болсон их гоё амьдралын дурсамжийн талаар хуваалцмаар байна. Өчигдөр таны амьдрал ямар гоё мөч тохиовоо. Харин тэ 4 хүү, 1 охинтой их чинь. Тэгээд хадмууд өнөцтөр гинтийн бэлэг бариад тэгээд дархан бэргээд ийм сайхан шагнал авсан. Тэгэлгүй яах вэ? Тэгэхээр юун төрөнд ингэртэн гялалцаж байгаа энэ хос одон үнэхэрийн маш гоё зохиж байгааг дуулгамаар байна. Бас нийт үзэгчдийнхаа нэрийн өмнөөс халуун баяр хүргэж байгааг маань хүлээн авна уу? Баярлалаа. За тэгээд нөгөө алдар тэхийн одон болоо дархан бэрийн одонг манайхыг хэлдэг шүү дээ. Ёстой нөгөө ах дүүгийн яриа хөөрөө ямар нэгэн ар өрийн хаалга ороогүй цэвэр өөрийн хүч хөдөлмөрөөр авдаг бүсгүй заяаны хамгийн дээдийн шагнал болсон алдар ховъягт хүндэтгэж манай хамт олноор дамжуулж дахиад баяр дээр танд баяр нэмсэн байна. Тэгэхээр би энэ бэлэг хинээс вэ гэж эргэлзэж байгаа таны асуултанд хариулт өгөх ёстой. Тэхийн тулд эхлээд хоёулаа мэдчилгээний үгсийг маш анхааралтай сонсвол бэлэгний учир тодорхой болох гэж бодсон. Өстой нэг гинтийн байлаа. Манай хүү гадаадад байгаа байхгүй хамгийн том хүү маань. Тэгээс тэр маань юм болов уу гэж бас бодоод байна. Жохон хүлээлттэй. Маань ч юм уу. Айгу хүлээлттэй. За тэгвэл хоёулаа сонсъё. Бүсгүй заяаныхаа дээдийн алдар ховъяг ингэртэн гялалзуулж бүүйлж өсгсөн үрсийнхээ буян заяаг даатгаж удмын гал голомтыг тэгшитгэж ухаанд төрийн жолоог атгалцах удам залгах хөвгүүдийг төрүүлж өсгсөн миний найз дархан бэрээ. Дундаршгүй их сэтгэлтэй дуйлам хорвоог аялгууд сайхан бүүэн дуугаар алдар тэхийн одонгорон гойж яваа аяа сайхан найз минь чамаараа энэ цаг мөчид бахархаж бас хүндэтгэн дээдэлж байна. Би чинь энэ хорвоод учирсан олон сайхан найзуудтай тэр дундаас онцгойлон хувь тавилангаас надад бэлэг болгон өгсөн хайртай чамаараа гойж явдгийг минь дуулгаж өгөөрэй. Хамгийн ихээр баярлаж яг энэ цаг мөчид өөрөө л энэ одон хүртсэн юм шиг онцгой гой догдолж байгаа учраас амьдралд нь хөг бас дурсамж нэмхийн тулд гинтийн бэлгийг таны хайртай найз туяагийнхан зүгээс. Оо баярлаа. Барьсан байна. Тэгээд халуун баяр хүргэе. Яргалт омбна найз минь дүрэн олохгүй төрнө хамгийн гол нь хүний амьдралд хувь тавилангаар учирсан ахын дүүс тэгээд бас хүмүүний орчлонгоос сонгож явдаг хоёр дахь гэр бүлийг найз хэмээн нэрлэдэг гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ бүсгүй хувьд хэлэхдээ амьдралын маш гоё урам эрч хүч бүхнийг надад өгдөг. Хизээч хаанч нэг залгахад сэтгэл зүрхэн дойр болондоо чим нь ундаг шүү гэдэг үгээр намайг хурцлж дэмжиж өгдөг үйлдэл нь сэтгэлд минь маш гоё ойр байдаг учраас найзаараа би бахархаж бас их гоё баярлуулмаар гэсэн. Одоо тэр бүсгүй бас онцгойлон догтлон бичдэг үзэж байгаа. Тийм учраас хоёулаа найзнаа хандаж гоё. За найзгаа маш баярлалаа. Гинтийн байлаа. Тэн найзаа маш их баярлалаа гэж хэлмээр. Ер нь бол миний бодож юмдаг юм бол хүний нөгөө жаргал дээр ирэхээс хүний зовлон дээр их ирж байгаа гэж би ер нь найзуудаа хэлмээр санагдтыг. Тэгээ манай найз бол яг бид хоёр яг тийм найзууд. Тэгээд хүний жаргал дээр бол би ер нь их хоолчтой. Өөрөө тэг хүний цовж эсвэл тийм нэг хэцүү үед л хүн дээр айгуу очиж байгаарэ гэж ер нь найзуудаа уриалмаар байна. Тийм сайхан найзуудаа бид тэр айгуу сайн найзууд налгацахад ороод хоёлаа танилцаад тэгээд
найзалж байгаа үнэхээр сайн найзууд. Яг тэгэхээр нөгөө жаргахын цагт өргөдөж ирдэг, зовлонгийн цагт өөрөө гүгээд ирдэг, хүмүүний амьдралын хүн чанарыг өнөртүүлсэн найзын сайхан холбоос магад таах хоёроос өнөртөж байна нэг ч. Тийм учраас энэ сайхан алдар гавьяаг нь дахин халуун баяр хүргэж нийт налагчдын зүгээс танд мэдчилгээ дэвшүүлж байна. За гинти байла яв. Ястаа нэг адтай бүсгүй шүү. Дөрвөн хүү дараалан төрүүлсэн эрхэм гэрийг монгол төмөн дархан бэр тэр дундаа дөрвөн хүү дараалан төрүүлвэл бүр дархлагдсан дархан бэр гэдэг шүү дээ. Тэгэхээр бүсгүй таны бэрийн алдар гавьяаг магтан дуулмаар байна. Тэгээд энэ сайхан одонгоор орчлон гоёж хайртай сайхан хүүхдүүдийнхээ буян заяанд үргэлж гэрэлтэж явахын эрүүл өргөе. Сайхан баярлаж сайн сайхныг хүсье. За маш их баярлалаа. Хит чамтай хамталахнаа Найзаагч дуудах хүнтэй дээр би Найзалж явах зүрх сэтгэл